Сайн байцгаана уу үзэг сонсогчдоо Тархины алаас подкаст нэвтрүүлгийн маань дараагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаараар бид хөгжмийн сэтгэл зүйн тухай өнөөдрийнхөө зочинтой хуваалцахад бэлэн болсон байгаа. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч өнөөдрийн маань дугаарт хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. Та үзэгчдээ өөрийгөө танилцуулаач. За тэгээ намайг Халина гэдэг 18 онд сэтгэл судлаар бакалавра Монгол Улсын их сургуульд хамгаалаад тэгээ сая 24 онд магистраа Солонгос улсад ерөнхий урлагийн сэтгэл засал гэдэг тэнхимд төгсөд ирсэн баг. Тэр өнөөдрийн маань сэдв болохоор хөгжмийн сэтгэл заслын тухай юу нь ярилцахаар байгаа. Тэгээ тэр дундаа дуу хөгжмийг бид нэр өдөр тутамдаа яаж одоо өөрийнхөө сэтгэл санаанд эерэг нөлөөллийг авчирхын тулд ашиглаж болох вэ гэдэг талаар одоо үзэгчтэй илүү хэрэггүй тайлбарлах гээд таныг илүү зорж урьсан гэсэн. Тэр хамгийн түрүүнд одоо хөгжмийн одоо та сая урлагийн сэтгэл заслыг бас нэрлэж шүү дээ. Урлагийн тэнхим нь юу байлаа? Ерөнхий урлагийн сэтгэл ерөнхий урлагийн сэтгэл засал. Тэгэхээр тэр дундаа хөгжмийн сэтгэл засал гэж яг юу вэ гэдэг тайлбарыг эхлээд сонсогчтой хаалцъя. За тэгээ хөгжмийн сэтгэл засал гэдэг нь болохоор одоо урлагийн сэтгэл засал гэдэг юм том салбар байгаа тий. Тэрний нэг чиглэл гэсэн үг. Урлагийн сэтгэл заслыг явуулахдаа ерөнхийдөө бүтээл хийх, кино үзэх, драма терапи буюу жүжиглэх гэх зөндөө олон нарийн аргууд эдэг. Тэрний дундаа хөгжим, ая их шиг гэдэг зүйлийг ашиглаад үндсэн сэтгэл зүйн засал эмчилгээний үйл ажиллагааг явуулах. Тэрийг одоо хөгжмийн сэтгэл засал гэж. Эмчилгээ гэсэнтэй бас нэг л та. Тэгэнгүүт одоо Монголд сүүлийн үед нөгөө саунд медитейшн одоо маш ихээр одоо явж байгаа. Тэгээ манай бүх үзэгчид ер нь бол харсан ч юм уу эсвэл зарим нь ингээд хамрагдсан байх. Тэгээ нөгөө саунд медитейшн чинь хөгжим засалтай адилхан уу эсвэл ялгаатай юу? Тэгэхээр хөгжмийн сэтгэл засал нь ерөнхийдөө хөгжмийн урлаг болон сэтгэл зүйн үйлчилгээ хоёрыг нэгтгээд үр дүнд нь ерөөсөө үйлчлүүлэгчтэй яг сэтгэл засал сэтгэл зүйн эмчилгээний үйлчилгээ үзүүлэх гэдэг аахгүй. Тэгэхээр бидний одоо мэддэгчлэн одоо эмнэлэгт очоод хоор дуу хөгжим тоглох ч юм уу тий хөгжмөөр хөгжим тоглох гэдэг тэр зүйлээ ашиглаад хүмүүст сэтгэлийн тэнхээ өгөх ч юм уу сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх тиймэрхүү үйл ажиллагаанаас бага зэргийн ялгаатай болчиход байгаа. Яг сэтгэл заслын үйлчилгээнийхээ хүрээнд зөвхөн хөгжим гэдэг одоо тэр арга хэрэгслээр дамжуулаад сэтгэл зүйн үйлчилгээ үндсэн үйлчилгээ нь сэтгэл зүйн үйлчилгээ болчиход байгаа байхгүй юу? Нэгсэндээ хөгжмийг хэрэглэхтгүүн болгож ашиглаад байгаа. Тэгэхээр нөгөө нэг хөгжмийн ард засал гэдэг үг залгацсан байгаа шүү дээ. Тэгэхээр засал гэдэг чинь одоо нөгөө бид хэдийн ойлгоод байгаагаар тухайн хүн сэтгэл зүйн ингээ асуудлыг ямар нэгэн байдлаар шийдвэрлэх гээд даван туулах гээд ирж байгаа. Тэгэнгүүт хөгжим өөрөө яаж нөгөө нэг ашиглагдаад сэтгэл засал болж ингээ нөлөөлөл үзүүлээд байгаа юм болов? Тэгэхээр ерөнхийдөө хөгжмийн эргэн тойронд маш олон элементүүд байгаа байхгүй юу? Хөгжмийн хөг, авиа, их шиг, темп, хурд, хугацаа, химнэл, тэгээд дээрээс нь хөгжмийн өөр зэмсгүүд байна. Хөгжмийн жанр, төрлүүд байна. Ингээд хөгжмөнд одоо хүний хоолойноос гарч байгаа дуу, авиач гэсэндээ нэг төрлийн хөгжим, ая их шиг гэдэг утгаараа ингээд энэ бүх хөгжмийн эргэн тойронд байгаа энэ элементүүдээр тулгуурлаад тэгээд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг энэ одоо хөгжимтэй холбоотой байгаа тэр элементүүд нь өөрөө хүний бие физиолог, сэтгэл санаанд нөлөө үзүүлдэг гэж үзээд байгаа байхгүй юу? Одоо бүр энгийнээр тайлбарлах юм бол зүрхний цохилт шүү дээ. Зүрхний цохилт та ойролцоо хөгжмийн хэмнэлтэй ай хүнийг ингээд сэтгэл зүйн хувьд доктортой тайван байлгах гэж чиглэж байна ч гэдэг юм уу. Ингээд ойлгох юм бол ер нь ойлгомжтой амар хэлбэр гэх юм уу. Нөгөө нэг зүрхний цохилттой холбоотойгоор хүүхдүүдийг ээж нар зүрхнийхээ хавцаа нөгөө нэг авчирж байгаа тэрхээр илүү тайвширдаг гэдсэн. Тэгэхээр тэр хэр үний юм болов? Тий, ер нь одоо арьсаараа хүртгөөч гэсэндээ цээжиндээ ингэртэй нахаар мэдээж хүүхэд
тайвширна. Тэгээд бүр энийг нэг үндсээс нь аваад үзэх юм бол ураг ингээд ихийн хөвлөд байгаа шүү дээ. Ихийн хөвлөд байхдаа ер нь нэг 5-6 сартаагаас ингээд чихний бүтэц ингээд бүрэлдэж бий болоод ерөнхийдөө ээжийнхаа ингээд доторх зүрхний цохилт ингээд эд эрхтний хөдөлгөөний энэ чимээнүүд байгаа шүү дээ. Эднэрийг ингээд сонсоод ялгаж таньж эхэлдэг байгаа байхгүй. Тэгчээд 7 сартаагаасаа гадаад дуу чимээг ингээд ялгаж таньж эхэлдэг. Тэгэхээр ингээд эргэн тойронд нь болж байгаа дуу чимээ одоо ээжийнхаа ярьж байгаа дуу хоолойны өнгийг дотроосоо гадна бас гаднаас ингээд сонсгоно шүү дээ, тий. Тэгээ ойр орчин дотны хүмүүсийн байнга ингээд сонсож байгаа чимээ эднэрийг ялгаж таниад эхэлждэг. Тэгэхээр одоо ерөнхийдөө хүүхэд ураг ингээд гизэнд байхаасаа эхлээл дуу чимээг ялгаж таниад тэгээд ээжийнхаа зүрхний химнэл өөрийнхөө ингээд зүрхний химнэлтэй ингээд хамтдаа ингээд дасаж таниад тийм туршлага үүсэж гин гэсэн үг байхгүй чимээний дуу чимээний талаар. Тэгэхээр энэ дээр ингээд ер нь бол дуу чимээний талаар юм туршлага үүсэх боломжтой гэсэн үг. Хэрвээ ээж ингээд гинт ямар нэгэн цочрол авлаа штэ. Тэгээ зүрх нь хурдан цохилдог ч юм уу. Тэгэх юм бол бас хүүхдэд тийм туршлага үүсэж явах боломжтой гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ер нь ээж нь ийм тайван зүрхний химнэлээ сонсгоод цээжиндээ ингэртэй тэрээд тэр үед бол хүүхэд мэдээж тайвшрах боломжтой гэсэн. Тэгэхээр нөгөө зүрхний цохилттой ойролцоо чимээ ингээд тайвшрал өгдөг гэхээр хөгжим засал нь өөрөө ингээд насны одоо нөгөө хязгаарлалт гэж байдгүй. Магадгүй бүр өлгийтэй хүүхдэд ашиглах, эсвэл бүр өнөр настай хүнд ашиглах гэх ялгаанууд юу нэг юм бол ерөнхийдөө одоо тэдээс тэдэн наснд ашиглана гэсэн тийм насны хязгаар ер нь бол байхгүй. Одоо бүр төрхөөсөө өмнө ураг байхдаа л хүүхэд дуу чимээг ингээ ашиглаад эхэлж штэ тэ. Ямар нэгэн мэдээллийг тэнцэнээс аваад эхэлж байна. За тэгээ бүр ахмад настай болсон ч гэсэндээ сэтгэл зүйн хувьд хөгжмийн сэтгэл заслыг ашиглахад ямар ч одоо юу байхгүй. Насны хязгаарлалт бол байхгүй. Бүр ер нь тийм өргөн хэрэглээний хэрэглэгдэхүүн учраас хамаагүй бусад одоо терапинуудны аргуудыг бодох юм бол эрсдэл багтай гэж бас үздэг. Ягаад гэхээр бид нар өдөр тутамдаа л ярьдаг, сонсдог, дуу дуулдаг, дуу сонсдог ийм өргөн хэрэглээ учраас өргөн хэрэгэлдэг гэхдээ энэ дээр нэг яг мэрэгжлийн сэтгэл зүйч ингээд сэтгэл засал, хөгжмийн сэтгэл засал явуулаа гэж бодоход бол тэн дээр анхаарах ёстой зүйл бол байгаа тийм мэдээж мэдрэг одоо тэр дуу хөгжмийг сонсоход мэдрэг үйж болно тийм сонсголын бэрхшээлтэй ч юм уу хүмүүст бол тэр дуугаа эхлээд танилцуулаад хоорондоо ярилцчихийж болохгүй бол бас тийм мэдрэг тохиолдол энэ төр ээж болно. Тэгэхээр нөгөө тухайн зориод ирсэн хүнийхээ онцлогийг бас судалж агаад ашиглах нь шүү дээ тий. Тэгэхээр сайн нөгөө таныг тайлбарласан чинь ихий хөвлөд байхасаа л ингээд бид нэр дуу чимээтэй танилцаад тэрнтэй танил болоод ирдэг учраас одоо ямар ч насны хүмүүс ингээд тохиромжтой байдаг. Гэхдээ хүнийхээ онцлогоос шалтгаалan мэдрэг зүйл байгаа. Тэгсэн чинь одоо энэ нөгөө нэг хөгжимд засал гэх ямар нэг юм аялгау орж ирэх бах тийм үү. Тэгэхээр ийм чимээнээс мэдээж хэрэг ялгагдах бах тий. Гэхдээ одоо хөгжмийн сэтгэл засал өөр чимээнүүдийг ингээд давхар ашигладаг. Ашиглана. Ерөнхийдөө хөгжмийн ойролцоо бүх элементүүд гэсэн шүү дээ тий. Байгалийн чимээ хүртэл орно. Өөрөө тэр хүн дуу аяг шиг шууд зохиож бас болдог. Хөгжмийн одоо засал хийж байгаа юм. Тэгэхээр одоо бүх ая чимээнүүдийг ер нь ашигладаг гэсэн үг тийм. Тэгэхээр одоо бидний өдөр тутамдаа сонсоод байгаа дуу хөгжим заримдаа ингээл нэг тийм л дуу сонсомоор ингээл сонсоод нэг сэтгэл санаа гоё сэрэгчдэг. Эсвэл яг заримдаа бүр дундаа ороод бүр дагаж уйлмар хүртэл болдог шүү дээ. Тэгэхээр эн чинь өөрөө биднэрт нөлөөлөл байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө нөлөөллийг нь эргээр бид нар өдөр тутамдаа ашиглах боломж байгаа юу? Тэгвэл яаж вэ? Бага одоо байнга бид нар заавал сэтгэл зүйчдээр очил хөгжмөнд дуртай байлаа гэж бодоход хөгжмийн сэтгэл засал хийлгээгээл сонгоод явах боломж авахгүй шүү дээ тий. Тэгэхээр бас яг өнөөдрийнхөө подкастаар дамжуулаад би яг хүмүүстэй ингээд
яг өдөр тутамдаа ингээд хэрэглэх үс боломжтой тэр зүйл рүү аль болох чиглүүлж өгье гэж хичээсэн байхгүй. Тэгэхээр одоо нэг элементийг нь аваад үзвэл химнэл тэр нь болохоор яг ингээд дуу болгонд ая болгонд 1 минутанд тоглогдох юм цохилт гэж байгаа байхгүй. Тэгээд тэр нь болохоор яг зүрхний цохилттой ингээд ойролцоо байх юм бол ерөнхийдөө тайвшруулна гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь болохоор BPM гэдэг юм үзүүлэлт байгаа байхгүй. Тэр нь 60 хавцаа байх юм бол минутанд 60 цохилно гэсэн үг байхгүй. Тэгэхээр BPM 60-тай хөгжим буюу одоо бидний ерөнхийдөө дийлэнхтэй мэддгээр бүүэн дуу ч юм уу те яг ингээд ийм тайван тогтун яг ингээд нэг химнэлтэй тийм дуу сонсох юм бол сэтгэл зүйн байдал тогтвортой болно. Тэгэхээр бид нэр хүүхдээ тайвшруулахдаа, унтуулахдаа ч юм уу те өөрийгөө тайвшруулахдаа ч гэсэндээ хэрвээ тайвшруулъя гэж бодох юм бол химнэл нь 60-тай тийм дуу сонсвол ер нь тайван тогтвортой болно. Тэгэхээр одоо хүүхдүүдтэй ажилдаг хүмүүс ч гэж болно те хүүхэд нь бас хит их ингээд сэтгэл хөдлөлт автаад тайвширч чадахгүй байгаа үе ч гэж болно. Эсвэл унтахынхаа өмнө эсвэл дөнгөж сэрээд ч юм уу те тэр үеүүдтэй BPM 60-тай тийм хөгжим гэж YouTube-ээс хайгаад сонсох юм бол ер нь нэг юм тогтун химнэлтэй гарч ирэх байхгүй. Тэгээ тэрийг сонсох юм бол үр дүнтэй гэсэн үг. Зөв. Тэгэхээр химнэл нөгөө тавтамж аягүй чухал байгаа дах юм шүү дээ. Тийм нэг элемент нь. Сэтгэл засалтай ашигладаг нэг элемент гэх юм уу? Ер нь бол зөвхөн хөгжмийн урлагийн л нэг үзүүлэлт. Тэрийг илүү сэтгэл зүйдээ эергээр ашиглах гэдэг байхгүй юу? Үр дүнтэй адилаар. Тэгэхээр манай үзэгчид YouTube-с одоо тэгж хайгаад сонсоод туршиж үзэж болох нэ. Тэгсэн чинь YouTube дээр давхар нөгөө нэг одоо 1072 ч юм уу гэх нөгөө герцүүдийн тавтамжийн ингээ ялгаатайгаар бас айгүй олон өөр хөгжмүүд байдаг шүү дээ. Герцүүд нь гэхдээ өөр. Энэ нь бас нөгөө одоо хөгжмийн одоо засал руугаа ч юм уу тэр нөлөөлөл рүүгээ орох уу? Герцийн тавтамжийн ялгаанаас ингээ юунд байгаа юм бол ер нь л орж болох л ах. Яг тэр талаар нарийн одоо тим герцтэйг сонсвол тим мэдрэмж төрнө гэсэн тийм бас нарийн би болоо доор мэдгүй байгаа байхгүй. Гэхдээ ер нь бол хүн тухайн үедээ ингээл янз бүрийн зарим үед ингээл хурдан эмнэлтэд дуу сонсмор санагдаа, зарим үед удаан эмнэлтэд дуу сонсмор санагдал яг тухайн үеийнхаа нөхцөл байдлаас, сэтгэл зүйн байдлаас бас их хамаардаг байгаа байхгүй. Тэрнээсээ хамаарч өөр дууг сонсно, тэр нь бас өөр нөлөөлнө. За тэгэхээр бид нэр одоо BPM 60-тай ингээд хөгжмүүдийг сонгоод сонсож болох нэ. Тэр нь бол яг нэг зүрхний химнэлтэй ойролцоод байгаа байхгүй. Гэхдээ тэрнийг жоохон ихсгэж бас болно, багасгachж болно. Багасгах юм бол бүр илүү удаан темптэй дуу болно гэсэн үг байхгүй юу? Тухайн үедээ ямар дуу сонсомоор байна те тасгал хийхдээ жоохон их 100 ч юм уу 120-тойг сонсдог ч юм уу. Тэгж болно. 120-тай болгоод ирэх юм бол жоохон хурдан темптэй дуудлал тэр. За өөр бид нэр одоо BPM-ийн ялгаатай байдлыг нь харж агаад ийм одоо хөгжмүүдийг сонсож болох нь өөрөөр бид нэр нөгөө хөгжмийн химнэл одоо бусад одоо аяз тавтамжуудыг ашиглаад өдөр тутамдаа өөр сэтгэл зүйн чиглүүлэггүйгээр өөр яаж ашиглаж болох вэ? За тэгэхээр хөгжимчин бүр бид нарыг төрхөөс өмнөөс эхлээл биднэрт ингээд хөгжим дуу авианы талаар ингээд туршлага үүсэж эхэлсэн маа штэ. Тэгэхээр ерөнхийдөө ямар нэгэн ая сонслоо гэж бодоход тухайн ая дээрээ тулгуурлаад надад ямар мэдрэмж төрөд байгаа вэ гэдэг дээрээ төвлөрч бодох хэрэгтэй гэх юм уу? Ерөнхийдөө бол бидний яг тухайн цаг үеийн сэтгэл зүйн байдал, сэтгэл санааны тогтворгүй байгаа байдал, сэтгэл хөдлөлүүд энэ болгоныг бид нэр ингээ өдөр тутамдаа ингээл ухамсарлал бодоол илэрхийлээл өөртөө одоо танин мэдүүлэл явж
бас тэр болгон чаддгүй шүү дээ. Тэгэхээр хэрвээ яг өөртөө зориулаад хөгжим сонсож байгаа бол тэр үедээ надад ямар мэдрэмж төрж ийн, би физиологт маань ямар мэдрэмжүүд яаж төрж ийн, тэр үед надад ямар сэтгэл хөдлөл төрж ийн, надад ямар дурсамжууд ингээд сэтэрч урсж гарч ийн, би ямар төсөөллийг эсвэл ингээд бий болгож төсөөлөл бий болгож ийн гэдгээ ингээд ажиглах хэрэгтэй. Яагаад гэхээр хөгжмийн сэтгэл заслал нь одоо зураг бүтээл хийгч гэдэг юм уу, бусад аргуудыг бодох юм бол маш хурдан одоо сэтгэл хөдлөлүүдийг үүсгдэг. Тэгэхээр тэр сэтгэл хөдлөлүүдээ хөгжим сонсож байгаа дээрээ барьж аваад бодоод ах юм бол өөрийгөө таньж мэдхэд маш үр дүнтэй гэсэн. Одоо өсвөр насны хүүхдүүд тэр тусмаа ингээд яг сэтгэл хөдлөлийн уналт босолтын дунд ингээд яг яагаад ойлгохгүй л явж байдаг шүү дээ. Яг тэр үед дээрээ хөгжим сонслоо гэж бодоход надад яг одоо ямар мэдрэмж төрж байна. Ийм сэтгэл хөдлөлүүд бий болж байна гэд тэднэрийгээ таниад ах юм бол өөрийгөө таньж мэдэх дээр маш том юм нөөц боломжийг ингээд гаргаж харж байгаа байхгүй яг бодтоор харна. За тэгээд тэрэн дээрээ тулгуурлаад тэмдэглэл бичиж болно. Тэгэх юм бол бүр илүү үр дүнтэй болно. Төсөөллөө ингээд урсгаад бичиж болно. Тэгэх юм бол яг саяны миний одоо өглөөнөөс одоо хүртэл ч юм уу те эсвэл өнгөрсөн 7 хоногоос өнөөдөр хүртэл ингээд надад бий болоод байсан тэр олон мэдрэмжүүд бидний анзаарахдаггүй байдаг тэр сэтгэл хөдлөлүүдийг ингээд хөгжимдөр тусгаад бид нар өөрсдөө ингээ харж ийн гэсэн үг байхгүй. Тэмдэглэл бичээд харах юм бол Тэ сонирхолтой санагдчихэв. Ер нь бол нөгөө нэг бид нар чинь нэг дотроо юу болоод байгааг л нэг ойлгочих гээл сэтгэл зүйч ч юм уу туслах одоо хин нэг хайдаг шүү дээ. Тэгэхээр нэр ямар хөгжим сонсож байгаадаа биш юу сонсохоор надад ямар мэдрэмж төрөөд байна уу гэдгийг л ажиглах юм биш үү. Нэг юм толин тусгалаар буцааж байгаа юм шиг. Тийм. Ер нь бол яг тусгалын үйл явц явж байгаа гэсэн үг байхгүй юу? Яг бидний туршлага дээр тулгуурлаад бид нарын мэдэрж байгаа тэр зүйлсүүд яг тусаад гарч ирж байгааг нь бид нэр яг харж ухамсарлах. Тэр нэг аялгауг би өнөөдөр сонсоод нэг өөр мэдрэмжтэй байсан бол магадгүй дараагийн удаа бас эсрэгээрээ байхыг ч үгүйсэхгүй. Яг тухайн үеийнхаа нөхцөл байдлаас хамаарат тий шал өөр байдаг. Тэгэнгუთ одоо жишээлбэл хөгжмийн сэтгэл заслал гингүүт би яг нэг сургалтын дээр сонсч байсан байхгүй. Сэтгэл готралтай хүнд ерөнхийдөө хөгжилтэй дуу эсрэгээр нь хөгжилтэй дуу сонсвол илүү үр дүнтэй байдаг гэсэн гэдэг ч юм уу. Гэхдээ яг тэр бол баттай тийм зүйл ерөөсөө байхгүй байхгүй юу. Яагаад тэгэхээр яг тийм үед тийм зүйл ашиглана. Тийм үед тийм зүйл ашиглана гэсэн яг тийм хоёр дээрнийх нь 2 тэнцүү 4 гэсэн тийм яг тогтсон хариулт ерөөсөө байдаггүй. Яагаад тэгэхээр хүн болгон өөр мэдрэмж төрнө. Хүн болгон өөр туршлагыг ингээд бий болгоод явж байгаа. Хүн болгон одоо өөр одоо мэдрэх үйтэй. Тэгэхээр би одоо сэтгэл готралтай 2 сар явж илаа гэж бодоход өмнөх сар би хөгжилтэй дуу сонсвол надад нэг арай гайг болж амж санагдсан гэж болно тий. Тэгэнгუთ яг өнөөдөр хөгжилтэй дуу сонсоход надад бүр дургүй өрмөр санагдаж болох байхгүй юу. Тэгэхээр ер нь л яг тийм баттай зүйл байхгүй. Яг тухайн үед надад ямар мэдрэмж төрж ийн гэдгээ бариад авах нь л чухал. Тийм байна. Одоо нөгөө хөгжмийн сэтгэл заслын одоо нөлөөлж байгаа нэг юм механизм байгаа. Тэрийг нэг өдөр тутамдаа хэрэглээд үзчихье гэдэг талаас нь ингээ харахаар алийг сонсох уу гэдэг нэг юм одоо өнцөг бодолтойгоор хандах юм шиг надад санагдаж байгаа байхгүй юу. Гэтэл нэрээ эсрэгээрээ юуг сонсохоор би яагаад байгаа вэ гэдгээл нөгөө барьж авах нь айгүй чухал байгаад шүү дээ тийм. Одоо сэтгэл зүйчдээс бас нөгөө олон төрлийн асуултыг хүмүүс асуудаг гэдэг би өмнө сонсч байсан л тоо. Нөгөө тийм хүүхд одоо сахилгуудад байгаа хүүхдтэй яах вэ? Магадгүй манай хүүхд айгүй дуугай. Тэгэхээр яах вэ гэд хингүүд одоо тэг гэл жан гэл болчих зүйл ингээ биш байгаад шүү дээ. Тэгээ нөгөө хүн болгон ялгаатай гэдэг бид нэр бас тэрийг нөгөө аягуулсан ойлгож хүлээн зөвшөөрөх. Тий. Одоо жишээлбэл би түрүүн хэлжсэн шүү дээ хэрвээ хүүхдтэй ажилдаг хүн бах юм бол ингээд тайван ая сонсгоод хичээлийнхаа үйл явцыг явуулж болно. Тэгэх юм бол хүүхэд тайван тогтвортой сэтгэл зүйн байдал дээрээ илүү анхаарал төвлөрөөд илүү мэдээлэл хүлээж авах чадвартай болдог ч юм уу тий. Тиймэрхүү үр дүн гарна. Тэгэнгუთ жишээлбэл яг саяны миний ярьсан шиг
хүүхдүүдтэйгээ ажиллаа гэж бодвол за би чамд ийм дуу сонсгоё, чамд ямар санагдаж ийн гэл эцэгчүүд магадгүй хүүхдүүдээс асууж магадгүй тий. Өсвөр насны хүүхдээсээ ч юм уу тий. За тэгэнгუთ хүүхэд эргээд хариул надаа ингэж санагдаж ийн, ямар сонин дуу вэ? Эсвэл ямар гоё тайван дуу вэ? Бүр ингэж гол ус далай бодогдлооч гэдэг юм уу тий. За тэгэнгუთ тэрэн дээр нь эргүүлээд ямар ч үнэлэлт, дүгнэлт хийх хэрэггүй гэдэг дээрээ бас анхаарах хэрэгтэй. Шууд тэгэрээ ингэрээ мэдрэмжэн дээрээ сайн анзаараарай гэд өнгөрчхөөр тэрэн дээр бас тулгуурлаад бас ингэж хүмүүс дураараа хийчих гээд идэг байхгүй. Надад жоох эвгүй би арзаалаа гэх юм гот ямар сони эн чин гоё юм тайван аяах чи яга би чи арзаад юм ч юм уу те ямар ч тийм үнэлгээ гэдэг зүйл ерөөсөө явагдах хэрэггүй баггүй тийм энийг ерөнхийдөө одоо өөрсдөө өдөр тутмын амьдралд ашиглах гэж байгаа хүмүүс маш сайн анхаарах хэрэгтэй. Хүүхдээс асуусан байсан ч гэсэндээ хүүхд нь инглээ тэглээ тэр мэдрэмжийг хүүхэд өөрөө аль хэдийн тархин дотроо боловсруулад үгээрээ хэл яриагаараа ингээд гадагшууллаа тэр нь л өөрөө танин мэдхэн процесс явагдаж байгаа байхгүй. Энэ хөгжмийг сонслоо надад тийм мэдрэмж төрлөө. Тэр тусгалыг л ингээд харахад болоо. Тэрэн дээр гоё байлаа, муухай байлаа, тэглээ инглээ гэсэн ямар ч тийм үнэлгээ ерөөсөө байх хэрэггүй. Энэ дээрээ анзаараад ингээд явах юм бол ер нь өөрийгөө таньж мэдхэд маш үр дүнтэй гэж анзаараад байгаа байхгүй. Тий. Одоо баяр жаргалтай дуу сонсоод бүгд л баяртай хат чинь би яагаад тэгж мэдрэхгүй байгаа вэ гэдэг нөгөө нэг ямар сони ингэж бодохоор зүйл ингээ биш зүгээр яг одоо байгаа тэр мэдрэмжээ л ингээ бариад авахд хангалттай. Одоо надаа ийм байгаа юм байна. Тэгэл болоо. Тийм. Тэгэхээр хэдүүлээ одоо нөгөө нэг өмнө нь хэлсэн 60 BPM-тэй дуу сонсноо ямар сони тайвшрахгүй байна гэж бас болохгүй гол нь нөгөө нэг дотор руугаа өнгөх процесс болох нь шүү дээ. Тэгэхээр 50 дуу сонсоод угаасаа тайвширнаа гэж бодохгүйгээр юу яач вэ гэдгийг аягуулсан ажиглах нь бас сайн надад нөгөө тэмдэглэл хөтлөн гэдэг бас айгуу зүгээр санагдчихж байгаа байхгүй юу? Бид нөгөө ажиглаад тухайн үедээ мартчихж магадгүй шүү дээ тий. Тэгэхээр хэрэгжүүлээ гэж бодож байгаа хүмүүс манаас дэвтэр дээр тэмдэглэлээ хөтлөөд үзээсэй гэж бас хүсэж байна. Одоо нөгөө нэг сонгодог хөгжмийг л хүмүүс аягүй нэг үр нөлөөтэй гэдэг чинь тийм судалгаанууд маш их байдаг. Хүмүүс өдөр тутамдаа ч тэгж ярьдаг. Сонгодог хөгжим сонсъё, эсвэл сонгодог хөгжмийн төрлийн зэмсгүүдийг тоглоод сургая ч юм уу. Тэгэхээр нөгөө нэг ямар төрлийн хөгжим сонсохоос шалтгаалаад өөр ингээд нөлөө үзүүлнэ гэж байдаг уу? Хөгжмийн зэмсгүүд, хөгжмийн жанрууд бүгдээр өөр нөлөө үзүүлнэ тухайн хүндээ. Урт хугацаанд бол хөгжмийн төрлүүд дээр бол одоо тийм судалгаанууд бол байдаг юм билий. Тийм жанрын хөгжим сонсдог хүмүүс ерөнхийдөө сэтгэл зүйн хувьд тийм байсан. Түгшүүртэй байсан, эсвэл илүү амжилтанд хүрсэн гэдэг ч юм уу тий. Гэхдээ одоо яг тэрийг ингээд баримтлаад явхаасаа илүүтэйгээр яг тухайн хүний өөрийнх нь таашааж байгаа хөгжим яг юу вэ гэдгийг олох хэрэгтэй. Жишээлбэл хийл сонсоод ямар санагдаж байна? Төгөлдөр хур сонсох нь илүү дээр нь үү? Эсвэл бөмбөр сонсох нь илүү тайван санагдаад байна уу? Тэрийг илүү тодорхойлвол зүгээр юм шиг надад санагдаад байгаа хгүй. Яг судалгаанд баригдаад явчих юм бол ер нь жоохон хэцүү санагдсан. Гэхдээ энийг бити орлоорой гэхгүй. Бөмбөр тоглодог хүмүүс амарлах магадлал өндөр гэд итгэсэн байсан байхгүй. Тэгэхээр чи хэцүү шүү дээ. Тухайн хүнийхээ таашааж байгаа хөгжим мөө тоглох нь л илүү тухайн хүндээ сэтгэл зүйн хувьд тайван доктортой байдлыг авчирна. Гэхдээ яг тэр нь бол байнга өөрчлөгдөн шүү дээ. Байнга би одоо 5 жилийн өмнө хийл сонсоод гоёсэн. Одоо хийл сонсоод бас гоё л ах хэвээр гэсэн ч юм байхгүй. Тийм. Энэ дээр яг саяны нөгөө өмнөх нэг яригдах зүйл яригдаад байгаа байхгүй тий. Сонгодог хөгжим сонсох нь өөрөө ингээд айгүй гоё мэдрэмж өгдөг. Тэгэхээр тийм л мэдрэмж өгнө гэдэг юм хүлээлттэй одоо байх хэрэггүй бааш тарч тий. Яг би юуг таашаагаад байна. Тэгээ сая нөгөө өөрөө чи ярьж байгаа төсөл хорин гэж байгаа байхгүй юу? Би бас ингээ ямар хөгжим сонсдог вэ гэхээр 10 жилдээ бас нэг өөр. Тэгээ оюутан байхдаа бас нэг өөр. Нэрээ магадгүй ингээд хөдөө талд очихоор сайхан нутаг усны тухай дуу сонсмоор ч юм уу санагддаг шүү дээ. Тэгэхээр юм ялгаатай нөхцөл байдлаас ч гэсэн өөр байх нэ гэсэн үг.
одоо ингээд тодорхой асуудлууд дээр сэтгэл зүйчид одоо өөрөөр аргуудыг ашигладаг ч магадгүй одоо уй гошоотой хүнд яг ийм төрлийн аргыг ашиглана гэдэг ч юм уу. Тэрнтэй адилхан одоо хөгжмийн сэтгэл заслын өөрөө энэ төрлийн асуудлууд дээр л илүү үр дүнтэй гэсэн тийм нөгөө талбарууд байдаг уу? Ерөнхийдөө тань мэдхийн хувьд ч гэсэн сэтгэл хөдлөлийн хувьд ч гэсэн түгшүүр цочрол гэд ер нь үр дүнтэй. Тэгтээ миний яг хамгийн ихний хэлжинд ажиглаад байгаа нь болохоор яг сэтгэл хөдлөлөө таньж мэдэх дээр нэлээд одоо бодит хурдан үр дүнтэй харагдаад байгаа хгүй. Тэр нь болохоор бусад одоо аргууд тэр бүр одоо зураг зурлаа гэж бодоход тэр бүр ингээд надад уйлмаар санагдуулах ч юм уу тийм сэтгэл хөдлөлүүдийг хүчтэй төрүүлдэг шүү дээ. Тэгэнгүүт хөгжмийн сэтгэл заслал нь болохоор яг сэтгэл хөдлөлөө таньж мэдэх, сэтгэл хөдлөлөө буруу таньж мэдээд яг өөрөө зөв таньж мэдгүй одоо яатсан гэдэг лээ. Сэтгэл хөдлөлөө төвчин гэх юм жааш. Дарах уу? Дарах. Сэтгэл хөдлөлөө одоо дараад ч юм уу эсвэл сэтгэл хөдлөлөө буруу зүйл рүү одоо өөр зүйл рүү чиглүүлээд тиймэрхүү процесс болсны дараа яг хөгжмийн сэтгэл заслал явахаар яг сэтгэл хөдлөлүүдийг шууд гаргаж ирээд илүү үр дүнтэй юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингэж болох уу? Эхлээд магадгүй өөрөө хөгжмийг өөр дээр сонсож үзчихэж юм эсвэл хөгжмийн сэтгэл засалд явснаа дахиад өөр төрлийн сэтгэл засалд явах ч юм уу тэгэж болох уу? Яг надад сая нөгөө бодогдсон зүйл нь хөгжмийн сэтгэл засал ингээд хүний мэдрэмжээ хурдан гаргаад ирлээ шүү дээ. Одоо ярилцахтаа жоохон нөгөө нэг удаан ч юм уу эсвэл ярилцахтаа ингээд тэр болгон үгээрээ өөрийгөө илэрхийлэх төвхтэй байгаад байвал эхлээд хөгжмийн сэтгэл засалд яваад дараагаар магадгүй ярилцдаг одоо сэтгэл зүйчтэй уулзч болох уу? Болно шүү дээ. Одоо өөрчлөлөгчийн л хүсэл эрхийн асуудал хата. Дээрэс нь сэтгэл хөдлөлөө нөгөө танихад хурдан танихад тусалдаг арга гэдэг нь айгүй бас нэг сонирхолтой байгаа байхгүй. Тэгэхээр би магадгүй гэртээ хөгжмүүдийг сонсож үзээд өөрийнхөө мэдрэмжийг ажиглая гэвэл хөгжмүүдийг хольж сонсох уу эсвэл яаж сонсвол зүгээр нэг процесс нь яаж бол зүгээр юм. Ерөнхийдөө зүгээр таньж мэдэх гэж байгаа төвшөнд бол хольж сонсоход бол зүгээр. Тэгтээ одоо бүр нөгөө тайвшрах гэж байгаа жоохон төвшөртэй байгаад байгаа бол доктортой болох гэж байгаа тэр үеүүдэд бол их хвчлэн миний ажигласнаар ч гэсэндээ хүүхдүүдэд ч юм уу тий сонсгохдоо олон төрлийн хөгжим одоо нөгөө нэг зүрхний хэмнэлтэд ойролцоо хөгжим өөрийг гэж сонсох нь тийм ч бас үр дүнтэй биш. Тэгэнгუთ их хвчлэн яг өөрийнхөө дассан яг тогтсон одоо таньж мэдсэн тэр хөгжмөдөө илүү хурдан тайвширдаг гэдэг ч юм уу тийм байгаа хгүй. Тэгэхээр бас яг тухайн үеийнхаа хэрэглэнээс хамаарах. Гэхдээ яг би одоо ямар хөгжим илүү надад тайван санагдуулаад байна. Ямар хөгжим сонсохоор нэг эвгүй санагдаад байна. Тэрийг мэдхийг хүсэж байгаа бол мэдээж олон төрлийн хөгжим илүү баялаг хөгжмийн хэрэгслүүдийг сонсч үзэх хэрэгтэй. Тайван, хурдан, уйтгартай, гунигтай эсвэл баяр хүртэй гэл бүгдийг нь туршиж үзэл санийг шиг тэмдэглэлээ бичээл гэж болох ба. Тэгэхээр эцэг эхчүүдийн маань хувьд нөгөө хүүхдтэй ашиглаж болно гэдгийг бас айгүй нөгөө онцлсан байж магадгүй гэж бодлоо л та. Тэгэхээр хүүхдээ хичээлээ хэлэхээс өмнө ч юм уу ингээд эсвэл унтахаас өмнө ч юм уу сонсоё гэхэд хэр хугацаанд сонсвол зүгээр вэ? Яг тийм тогтсон тэдээс тэдэн минут байвал зүгээр дээ гэсэн юм бол би одоогор мэдэхгүй байна. Яг тухайн зүйлийг хийх хугацаанд л тэгээд намуухан ажуухан тавьдаг ч юм уу тийм тэгэхэд бол болох байхаа. Хэрвээ яг нэг бүтэн ая сонсоод дараа нь ярилцах гэж байгаа бол яг тэр аяа дуустал нь сонсоод ярилцах гэдэг ч юм уу тийм. Одоо нөгөө бүүвэн дуух чинь хүүхдийг унтталдуулдаг шин. Тэрэн шиг л одоо яг тухайн үйл ажиллагаа дуусах хүртэл нь байсан зүгээр ах. Тий, одоо жишээлбэл хичээл хийж байхдаа нэг тавьшруулах ая ингээд ард нь сонсч идэг ч юм уу тий. Эсвэл одоо хүүхдүүд ч одоо сургуульд орохоор хүрд цэжлэх гэл бөө юм болдог шүү дээ. Хүрдийг одоо хөөрхөн дуу оруулаад ая оруулаад дуулдаг ч юм уу. Тэгэл ингээл өдөр тутамдаа ер нь илүү баялаг ашиглаж болно.
Бүр нөгөө нэг цэцэрлэгийн насны хүүхдүүд ч юм уу тий би болохоор хүүхдээ тэгж ашигладаг байхгүй. Бага насны хүүхдийн нөгөө төсөөллийн чадвар маш өндөр байдаг шүү дээ тий. Амар одоо хурдтай хөгжиж идэг. Тэгэхээр яг тэрэн дээр нь тулгуурлаад одоо Google-ийн кино үзчихсэн дууг нь намсгаж агаад энэ яаж дуурж байгаа юм бол ч гэдэг юм уу тий. Эсвэл номон дээрх зургийг харж агаад энэ дээр ямар чимээ сая гарсан бэ гэдэг ч юм уу. Ингээд төсөөллийн одоо тэр хөгжил дээр нь тулгуурлаад ингээд ая хөгжим гэдэг зүйлийг хослуулад сонирхолтой яриа үүсгэж болно. Маш тийм эерэг дотн харилцаа тэнцэнэс ингээд бий болж болохоор байгаа байхгүй юу? Тийм байна. Нөгөө манай их хүүхэд нь утас үзээд харна. Эхэлж байгаа байхгүй. Одоо үед угаасаа хүүхэд ямар ч одоо утас үзэхгүйгээр амьдрна гэж байхгүй. Тэгэхээр яшиг зүгээр хэдэн минут хамт үзье гэдэг нөгөө нэг ярилцаад байсан гэсэн шиг яг тэрэн шиг л санагдлаа л та. Сайн нөгөө нэг ай сонсож байгаа дараад нь ярилцаж болно гэсэн шүү дээ. Тэгэхдээ ямар асуултууд асуувал зүгээр хүүхдээсээ. Түрүү нөгөө ярьжсэн шиг ямар санагдчихэв? Ямар мэдрэмж төрж ийн? Тэрийг л одоо тухайн үед хүнийг өмнө нь болсон зүйлээс сэргийж санаж болно тий. Эсвэл нэг юм шал хийсвэр төсөөлж болно. Эсвэл зүгээр л биеинд мэдрэмжүүд үүсэж болно. Тэгэл ямар санагдсан бэ гэж ерөнхий юм нээлттэй асуулт асуучаар ярилцах боломжтой. Яг сая зүрхчин ямар байсан эсвэл гарч хөлчин ямар байсан ч гэдэг юм уу те яг тийм илүү найрын хаалттай асуултнаас илүү нээлттэй асуулт асуугаад тэрэн дээр нь гол нь хариултан дээр нь тийм үү тэгэд санагдсан юм уу гэл ямар ч нэг үнэлгээ байхгүйгээр үнэлж хөнжлөхгүйгээр тэр хоёулаа нөгөө илүү хөгжмийн сэтгэл заслын одоо механизм нь яадгийг ингээд багтан гэсэн ойлгуулж агаад тэрийг өдөр тутамдаа хэрэглээсэ гэдэг үднээс аргуудыг ингээд ярилцлагынхаа туршид санал болгосоор ирлээ. Тэгэхээр өөрийн чинь хувьд ямар аргуудыг илүү ингээд онцлоод энийг тэгээ базаад одоо үзэгчтэй хэлвэл эсвэл одоо хамгийн хурдан энгийн нөгөө хэлбэрхэн ашиглаж болох арга нь юу байх вэ ч юм уу? Одоо хүмүүс маш их завгүй эсвэл нөгөө тэр болгоо ингээд зориулт гаргаад байх нь одоо боломж нь томс байгаад байдаг уу юу гэдэг? За тэгэхээр ерөнхийдөө л хөгжмийн сэтгэл засал буюу яг сэтгэл зүйн үйлчилгээ тэ хөгжмийн одоо элементүүдийг ашиглах гэдэг нь болохоор яг сэтгэл зүйн одоо үйлчилгээ болоод ирж байгаа шүү дээ. Тэгэхээр зүгээр энгийн музик терапи гэдэг энэ одоо онлайн ч юм уу энэ ойлголтыг хүмүүс өдөр тутамдаа ашиглахдаа аль болох өөрийнхөө дуртай хөгжмийг таньж мэдэхтэй ашиглаж болж байна. За тэгээд яг намайг тайвшруулдаг арга юу вэ гэдгээ таньж мэдэх чиглэл рүүгээ яваад яг юм бол илүү одоо нэг замтай явж байгаа юм шиг санагдах ах гэж бодож байна л доо. Ерөнхийдөө л терапи гэдэг чинь эмчилгээ тий засал ямар нэгэн стрессийг бууруулах эсвэл түгшүүрийг багасгах ямар нэгэн цочрол тэр үйл явцыг даван туулахад чиглэж байгаа ийм сэтгэл зүйн тайван доктортой байдалд чиглэж байгаа ийм үйл явц болохоор нойрны хэмнэлийг докторжуулахад ч гэсэндээ ашиглаж болно тий. Унтахынхаа өмнө тайван түрүүний хэлсэн шиг BPM 60-тай ч юм уу 80-тай ч юм уу ая сонсоод тэгээд унтаад үзээд ах юм бол нойрны хэмнэл ч гэсэндээ илүү доктортой болж ирнэ. Тэгэхээр нөгөө хөгжмийн элементүүдийг агуулсан одоо энэ нөгөө нэг айгу том зүйл шүү дээ тий. Зөвхөн одоо хөгжим гэхээс гадна чимээ тэр бүгдийг агуулсан зүйлийг ашиглаад нөгөө сэтгэл хөдлөлөө танин мэдих өөрийгөө анзаарах магадгүй эцэг хүүхдүүд хоорондоо ярилцах арга болгоод за тэгээд тайвшрах арга болгоод нойрныхаа чанарыг сайжруулах арга болгоод гэх мэтчлэнгээр олон хэлбэрээр бид нэр ашиглаж болох нэ гэж ойлголоо. Тэгэхээр хоёлаа подкастаа дуусгаад Тархины хандлаас подкаст нэвтрүүлгийг маань үзэгчдэд зориулаа. Ерөн сэтгэл зүйн эрүүл мэндэд ингээд өдөр тутамдаа яаж анхаарч болох уу гэдэг бяцхан зөвлөмжийг хүргээд тэгээ хоёлаа дуусгая. Сүүлийн үед яг монголчууд маань сэтгэл зүйн эрүүл мэндэд бүр нэлээд анхаардаг болчих. Одоо өмнө нь бол өсвөр насны шилжилтийн нас ч гэдэг юм уу тэгэл тэгээд ярьдаг гэсэн бол одоо бүр өсвөр насн дээр ямар сэтгэл зүйн одоо
одоо үйл явц илрээд тийм өөрчлөлтүүд илэрч гарч ирээд байдгийг ингээд анзаардаг болсон, тэрнийг нь ойлгодог болчих бүр. Тэгэхээр одоо аль болох яг сэтгэл зүйн эрүүл мэндэд жоохон цаг ингээд зориулаад гаргаад ирэх юм бол одоо урлагийн сэтгэл заслын аргууд байна тий, хөгжим байж болж гин, зураг зурх байж болж гин, маш олон энгийн амьдралд ингээ хэрэглэж болох аргууд зөндөө байгаа учраас жоохон цаг ингээд зориулт гаргаад гэр бүлээрээ ч юм уу найз нөхдөөрөө ингээд хамтдаа хийгээд үзвэл маш юм богинохон цаг хугацаанд тий үр дүн харж болох үз ийм аргууд маш олон болчих. Тэгэхээр ер нь жоохон ингээд цаг зориулаад ингээд гаргаад үйл явц болгоосай л гэж бодож байна. Зориулалт гаргаарай л гэдэг шүү дээ тий. Хамтдаа одоо дуу сонсож байгаа л хамтдаа сонсоод ярилцах ч юм уу тий. Эргээд тэрэн дээр нэг 3 минутын хай сонсчоод эргээд тэрэн дээрээ 5 минут нэгнийхээ нэг 2 өгүүлбэрийг сонсох ч юм уу тий. Тэр чинь ингээл эргээд харилцааны эрэг байдал тэрэн дээрээс үүсээд миний сэтгэл зүйн тайван доктортой байдал үүсэл. Тийм шүү. Тэгэхээр манай үзэгч сонсогчд маань багахан зориултыг гаргаарэ гэж бас уриалмаар байна. Мэдээч эрэг нөгөө 1000 сонсохоор нэг үзэг гэж тий ядаж 5 минутыг ч гэсэн зориулаад үзвэл ингэдэм юм гэ мэдрэх байхаа гэж бодож байна. Өнөөдрийн маань подкастны урилгыг хүлээн аваад зочноор оролцсон танд баярлалаа. Тэгээ ажилтны амжилт хүсье. Баярлалаа. Чамд ч ихсэн уурж оролцуулсан танай тархины халаас подкаст нэвтрүүлэгт оролцсондоо баяртай байна. Хүмүүс тэгээд аль болох ойлгож хүлээж аваад хэрэгжүүлээд үзээсэй. Баярлалаа. Тархины халаас подкастын маань энэ удаагийн дугаарыг түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Сэтгэл зүйн олон төрлийн асуудлууд бидний амьдралд өдөр бүр тохиолддог. Хүүхдүүдээ хэн нэгэнтэй харьцуулаад байгаа маань нөгөө амьдралын туршлага хуримтлагдах гэдэг зүйлийг хаагаад боогоод байгаа юм шиг санагдаж байна л да. Яг зөв. Харьцуулж байна гэдэг чинь ерөөсөө чи чадахгүй штэ л гэсэн мессежийг ерөөсөө өгöd байгаа байхгүй. Эцэг эхчүүд маань өөрийнхөө сэтгэл зүг одоо яаж дэмжих хэрэгтэй болоо. Тэгэхээр тухайн хүнээс төвчээр гэдэг зүйлийг нэлээдгүй шаардна. Сэтгэлийн тэнхээдээ хүн гэж яг хэн бэ гэдэг тэрийг тодруулах зүйлийг үзэгчтэй хаваалцвал Ямарваа асуудал тулгархад, ямарваа бэрхшээл тохиолдоход тэрийг хэрхэн даван туулж чадаж байна вэ гэдгээр тэр хүн хэр сэтгэлийн хаттай юм бэ? Сэтгэлийн хат өндөртэй хүн юм уу эсвэл сул байгаа мó гэдгийг нь бас мэдэх боломжтой. Аз жаргал гэж одоо яг юу юм бэ? Аз жаргалтай байна гэдгийг одоо юугаар тодорхойлж болох вэ? Бидний сэтгэл санаанд ямар нэгэн санаа зовних зүйл байхгүй. За сэтгэл бүрэн дүүрэн байх, амьдрал маань дутагдах зүйл байхгүй, хүрэх гэсэн зорилгодоо хүрсэн байдал гэд яг аз жаргал мэдэрч байгаа тэр бүрэн дүүрэн байдлыг л аз жаргал гэж томьёолоод байна. Сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарахад тань туслах зорилготой Тархины халаас подкаст нэвтрүүлгийг Пүрэв гарагийн 19 цагт Химнэл радио 91.7-оор хүлээн авч сонсоорой.